За одоо энэ хэсгээр бид нар ажлын даалгавар руу нөөцийг оруулах үед анхаарах хэд хэдэн зүйлийн тухай үзье. 17 дугаар мөрний шин тавилгуудыг ухсрахсан нүд дээр 2 удаа товшъё. Resource tab дээр товшоод энд resource name баганд nails буюу хадас гэсэн материалыг сонгож байна. Units гэсэн баганд 10 box гэж сонголоо. За scripts буюу эрг шураг гэсэн материалыг сонгоод 5 box. За 3 дахь мөрөнд miscellaneous буюу урьдчилан төлөвлөөгүй, урьдчилан хараагүй нөхцөл байдал гэсэн төлөвийг сонгож байна. Miscellaneous гэсэн мөрний cost баганд $25 гэж оруулж өглөө. OK товчийг товшоод буцаад 17 дугаар ажлын мөрний нүд дээр 2 удаа товшиход cost баганд тооцоол хийсэн нь харагдаж байна. За энд 10 хайрцаг хадаас нь $70, 5 хайрцаг эрэг шураг нь $50, miscellaneous буюу урьдчилан хараагүй нөхцөл байдалд $25 гэсэн утгууд бичигдсэн байна. Gantt-ийн диаграмаас харахад материалын нөөц диаграм дээр бас бичигдсэн байна. Дөрөвдүгээр ажлын мөрдөх histology авах гэсэн нүдийг сонгоод баруун доод болон дах icon дээр 2 удаа товшъё. Эндээс ажлын нөөцийг project manager гэж аваад 1 гэсэн баганд units гэсэн баганд 1 гэж оруулж өгье. OK товчийг товшиход ажил гэсэн баганд work гэсэн баганд 6 цаг гэж гарч ирсэн байна. Энэ duration буюу үргэлжлэл гэсэн мөрөнд 0.75 өдөр гэж бичигдсэн байна. За нэг чинь 0.75 өдөр буюу 6 цаг болж байна. За histology авах гэсэн ажлын нүд дээр 2 удаа товшоод cost буюу өртөг баганд $86,154 гэсэн тооцоол бий болсныг харж байна. Эсвэл доод төснөгтийн цулгуу хэсэгт маузны баруун товчийг товшин cost мөрийг сонгоно. Resource and predecessors мөрийг сонгоод өмнөх байдалд бас буцаж оруулж болно. За би нөөцийн баганд John буюу Мужаан гэж нэмж оруулж өгье. Units гэсэн мөрөнд 1 гэж оруулж өглөө. Уг нь 2 хүний нөөцийг оруулсан болохоор work баганд 3 цаг гэсэн утга бий болох ёстой. Харъя. OK товчийг товшлоо. 6 цаг гэж гарч ирсэн байна. Хоосон талбайд маусны баруун товчийг товшоод cost мөрийг сонгоё. Cost баганд төслийн менежер $86,154, Мужаан $150 гэж өгөгдөл байна. За 3 цагаар болохын тулд Мужаан мөрийг арилгаад төслийн менежер мөрийг сонгоод task type гэдэг дэлгэгдэх зэснээс fixed work гэсэн төлөвийг сонгоё. 2 дугаар мөрөнд Мужааныг сонгоод units баганд 1 утгыг өгөөд OK товчийг товшлоо. За харъя work баганд 3 цаг гэсэн өгөгдөл бий болсон байна. 3 дахь мөрөнд slicer гэж оруулж өгье. Units утгыг 1 гэж сонгоод OK товчийг товшлоо. Work баганд тус бүр 2 цаг болсон байна. Энд нийт ажлын цаг нь 6 цаг болж байна. Доод 2 мөрийг delete хийв буюу арилгаад OK товчийг товшиход төслийн менежер мөрний work баганд 6 цаг эргээд бий болсон нь харагдаж байна. 4-р мөрний ажлын нүд дээр 2 удаа товшъё. Advanced tab дээр товшоод эндээс task type гэсэн төлөвийг бас өөрчлөх боломжтой нь харагдаж байна. За буцаад ажлын өснөгт рүү очие. 10 дугаар мөрний хуучин тавилга эд хэрэгслийг холдуулах авах гэсэн ажлын мөрийг сонголоо. Нөөцийг нь томилж өгье. Энэ ажлын үргэлжлэх хугацаа нь 7 хоног байна. 1 week гэж байна. Нөөцийн нэрийн баганд төслийн менежерт units утгыг 0.25 гэж өгөөд дараагийн мөрөнд Мужааныг сонгоод units утгыг 2 гэж өгөөд
3 дугаар мөрөнд цахилгаанчин гэж сонгоод units утгыг 1 гэж өгөөд октавчийг товшлоо. За төслийн менежерт 10 цаг, мужаанд 80 цаг, цахилгаанчинд 40 цаг оногдсон байна. Task tab мөрөнд fixed duration төлөвийг тавиад төслийн менежерийн units утгыг 1 гэж болгоод октавчийг товшлоо. За төслийн менежер мөрний цагийн үргэлжлэл нь 40 цаг болсон байна. За ийм байдлаар бид нар task tab буюу даалгаврын төрөл гэсэн ойлголтыг энд үзлээ. За одоо бид нар fixed cost буюу тогтоосон тогтвортой өртгийн тухай ойлголтыг үзье. Тогтоосон тогтвортой өртгийг төсөл рүү хэрхэн оруулах тухай энд үзэх гэж байна. Fixed cost буюу тогтвортой өртгийг төсөл рүү хоёр аргаар оруулах боломжтой. Эхнийх нь үзье. Эхнийх нь ажлын miscellaneous буюу өөрчлөлт чараагүй нөхцөл байдлын өртөгтэй холбоотой өгөгдөл оруулах тухай юм. За Gantt chart дэлгэдэг resource sheet гэсэн төлөвийг сонгож байна. Энд 14 дугаар мөрөнд miscellaneous гэсэн нэр байна. Tab баганд cost гэсэн утга барьсан байж байна. За буцаад Gantt chart харагдц руу очие. 2 дугаар ажлын нэр дээр 2 удаа товшоод эндээс бас resource гэсэн tab дээр товшлоо. Нөөцийн нэр баганд miscellaneous гэсэн нөөцийг сонгоод cost баганд $100 гэж оруулж өгөөд октавчийг товшиж байна. За resource name баганд miscellaneous $100 гэсэн утга бий болсон байна. Project tab дээр товшоод project information гэсэн icon дээр товшие. За тэр доор statistics гэсэн товч дээр товшоход current буюу одоогийн төлөв байдалд cost баганд $100 гэсэн утга бий болсон байна. За Gantt diagram дээрээс харахад бас miscellaneous $100 гэсэн бичигдэл бий болсон байна. За 2 дугаар аргаар тогтвортой өртгийг төсөл рүү оруулж өгөх тухай үзье. За энэ тохиолдолд cost баганд өртгийг шууд оруулах боломжтой. За ингээхийн тулд бид нар харагдцыг өөр байдал дээр тавьж өгье. View tab дээр товшоод эндээс tables гэсэн дэлгэгдэх цэснээс cost гэсэн харагдцын төлөвийг сонгож байна. За энд өртгийг ажил тусварт оруулж өгөх боломжтой нь харагдж байна. За жишээ болгож миний галт байгаа гэсэн төслийн нийт өртөг рүү $10,000 гэсэн утгыг оруулж өгье. Fixed cost гэсэн баганд оруулж өгч байна. Дараагийн тогтвортой өртгийн хоримтлал гэсэн нэртэй баганд end гэсэн төлөвийг оруулж өгч байна. За ингэж оруулж өгчөөд statistic мэдээлэл харъя. За статистик мэдээллийг харуул cost баганд $10,100 гэсэн утга ороод ирсэн харагдаж байна. За ийм байдлаар ажлын мөр бүрд өртгийг оруулах боломжтой нь энд харагдаж байна. Ийм байдлаар бид нар энэ хэсгээр төсөл рүү нөөцийг оруулах үед анхаарах зүйлүүд мөн тогтвортой өртөг буюу fixed cost-ыг хоёр аргаар төсөл рүү хэрхэн оруулах тухай ойлголтыг үзлээ.